5 гэсэн дугаартай гэнэ бол дахин хэрэглэж болно. Дулааны боловсруулалтанд орлоо. Тэгээд таглаатай пэйжэндээ хийгээд юм халаахад айхаа юу байхгүй. Ил задгаа одоо тавган дээр тавиал юмаа пэйжэнд хийж болохгүй нь шүү дээ. Таглаатай битүү савн дотор битүү байхаар халах юм уу? Хална. Тэгээд үзээрэй тий. Тэгтээ 5 гэсэн дугаартай савн тийгээд таглаад эзэгтэй нар бол одоо хэдийн эзэмшээ сурцсан манахан. Тэгэхээр өдөр ажил дээр ирэхээр та нар тэгээд тэрэг ингээл пэйжтэй чинь тэгээд сайхан тэр дотор байгаа хоолн дээр чинь ёонч хасах цанигтай ёон үсэхгүй шүү дээ. Ил байхаар яг болж байгаа лээ. Хасах цанигтай ёон үсэж байгаа. Тэр нь эрүүл мэндэд ямар сөрөг? Одоо ингээл баг одоо би эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаыг олон жил хийлээ л дээ. Тэгээд бид нар ингээд ер нь бол энэ хордлого хор гэдэг чинь амаар арьсаар тэм амьсгалын замаар ингээд дамждаг замтай. Тэр дамжих замыг хаачих юм бол ерөнхийдөө тэгээд дооц хугацаа давтамж гэдэг юмар илэрхийлэгдэж идэг зүйлтэй нэг хэрэглэл өгчихгүй шүү дээ. Тэмээ тэрний дооц хэмжээ давтамж бие организмын хүлээн авах чадвар бие дархлааны байдал гэдэг ингээд олон юм зүйлүүд бол нөлөөлдөг. Тэгэхээр энэ нэг удаа одоо ингээл нэг янцсан юм мэдээл одоо цацрагийн хүчин тусаал хүчин гэж бол байхгүй шүү дээ. Багаар олон удаагийн давтамжаа бид нар бол нэг арга хордлого гэж яриад байгаа шүү дээ. Дооц нь өндөр байгаад нэг удаа авах юм бол цочмог хордлого гэдэг. Тэгэхээр тэр юмд өртөхгүйгээр л явах нь чухал байгаа даа л да.